хамтраад явж байхдаа ард түмний 100% өмчлөлт байдаг байгалийн баялгаас 34% нь Монголын ард түмэнд авч өгье гэдэг санаачлагыг оюун эрдэнэ гаргаа явуулсан. Харин эннээсээ болж босгуулна гэдгийг бол би эсрэг байгаа. Өнөөдөр нэг дахиад 6 жил ерөнхийлөгч болох юмсан гэж адын хүсэлтэд хөтлөгдөж тэрийг улсын хурлаар биелүүлэхгүй болохоор нь зэрэг бусгадаг засгийн газрыг унгадаг энэ тоглоомын засгийн газар юм уу? Ардын намын орой дээр өнөөдөр ухаан худгийн карманд орсон хэдэн хүмүүс сууж ийн гэж бодохоос би ой гутчих. Би ийм утгагүй байдлын бол харин эсрэг байгаа. Танд хэний тоглоом явчих вэ? Тий. Тэгэхээр энэ болгон дээр ухнагийн хөрсөв. Би хэлсэн шүү дээ. Өмнө нь ярилцлага өгсөн шүү дээ. Монголд ашигтай юм шүү. Дахиад сонгогчвол. За, тэгэхээр өөр дараагийн ерөнхий сайд ямар хүн байгаасаа гэж юу н бодож байна. За, дараагийн ерөнхий сайд нь баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэх, саяны санаачлагыг хэрэгжүүлэх хүн байгаасаа. Өөрөөр хэлбэл ухаан худгийн захиалгын ерөнхий сайд битгий байгаасаа. Өнөөдөр үндсэн хуулиар баялагын 100% өмчийн эзэн бол ард иргэд. Тэрэн дээр ядаж энэ өмчлсөн энэ 100% өмчийнхөө 34% Монголын ард түмэнд өгч өчөө гэдэг энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүн байгаасаа гэж үзэж байна. Одоо яг энэ дугаар оюун эрдэнэ засгийн газар ажилласан гэж харж байна. Одоо мэдээч яг хамтарсан засаг бол хэрэггүй гэдэг Монгол Ардын намын баг хурал шийдчихлээ шүү дээ. Арчилсан намд тэр ялангуяа гэрээгээ зөрчилчлөө гэдэг. За, оюун эрдэнэ засгийн газрыг сайн муу ажилласан гэдэг дүгнэлтийг бол одоо улс төрийн байгууллагууд хийн. А зөв миний хувьд бол дараагийн засгийн газар нь оюун эрдэнэ засгийн газрын талын талд нь ч гэсэн ядаж хурж ажилласаа гэдэг л байна. Өөрөөр хэлбэл баялагын сангийн хуулийг заавал хэрэгжүүлэх ёстой шүү. 21 аймгаар бид явахдаа энэ засгийн газрын баялагын сангийн хуулийг дэмжиж явлаа шүү. Тэгэхээр энэ асуудал би мэдээ шүүмжилдэг юм би. Ураны асуудал дээр, газрын төсний үйлдвэр дээр энэ бол одоо газрын төсний үйлдвэр бол том луур болсон. 2.2 тэрбум долларын мөнгө угаалт явагдаж байгаа. Энийг одоо нээлттэй яриад байна шүү. Нууцын баримтыг би өөрөө үзсэн. Тэгэхээр энэ олон алдаануудыг засах ёстой. Хамгийн гол нь баялагын сангийн хууль. Дараагийн ерөнхий сайд дээр хэд хэдэн хүмүүс яригдж байна. Танд одоо хамгийн зүдүүцгэрч гэдэг юм уу ерөнхий сайд болчоор хүн харагдаж байна. Дараагийн ерөнхий сайдын асуудал яг яригдж байгаа юм уу? Дараагийн ерөнхий сайдын асуудал яригдж байгаа. Би ганцхан зүйлийг баттай мэдэж байна. Дараагийн ерөнхий сайд дээр бол Санхүүгийн Ганбаатар болохгүй гэдгийг би мэдэж байна. Ер нь ерөнхийдөө 27 оны ерөнхийлөгчийн сонгуульт холбоотой энэ асуудал өрнөд өмж болж болно. Арчилсан намд улс төрийн гэж яаж явж байна вэ? Одоо адуу дарга бол нам дарга ажиллана гэжтэй дараагийн Тэндээс өөрөө номынхаа дарга болох амбиц байгаа. За, надад ч арай боломж байхгүй хаа. Зөвхөн ер нь бол ардсан намын одоо даргын сунгаа явагдсан. За, энэ дээр нэдээд хүмүүс яригдж байгаа. Би наривчлан мэдээлэл алга. За, цогтөрлөл яригдж байгаа шиг байна. Өөр цогтөрлөлийн тухай яригдж байгаа шиг байна. Одоо миний сонсон юм. тусдаас нам байгуулаад сэтгэлдээ ийм яриас явуулсан. За, анхан тариг бол анхудаа Боловсрол даргын талаас хэнийг ер нь нам руу зүтгүүлж байгаа намын дарга? анхан ёстой мэдээлэл. Ер нь ингээд арчилсан намыг нэг бол хадаг барьж ухтаад нэг бол хөгөд гаргацдаг тал дээр намын гишүүний үед ямар байсан шүү дээ. Яг анханаас тэр би хэлээгүй юу гэж хэлэх бол би дургу. Зүгээр ер нь хамтрах дэмий гэдэг байр суурь бол чуулган дээр ч гэсэн хэлж ирсэн. А зүгээр яг одоо нэгэнд хамтарч яваад ажиллаж ивдэрсэн хамгийн гол нь баялагын сангийн хуулийг би ярьж байгаа шүү дээ. Ингээд ийм нэг нааштай чихэн чимхтэй юм ярьж байгаа үед нь энийг ядаж хийлэгчихгүй явдаа гэж бодол бол үнэхээр байгаа.